За сайн бацгааны бүдэн энэ өдрийн мэндийг хүргэе. Уншлах хийгээгүй маш их бодлоо. За өнөөдөр та бүхэндээ X буцаж ирэх үү гэдэг сэдвээр уншлах хийхээр бэлтгэсэн байгаа. За уншлагын хүрээнд юу орох вэ гэх юм бол X нь буцаж ирэх үү? За буцаж ирвэл яг хэдийн хугацаанд буцаж ирэхээр байна? X-ийн таныг их одоогийн сэтгэл ямар байгаа? За та X-ийн сэтгэл бодол мэдрэмж нь ямар байгаад байна? Мөн X-ээс нь хэлүүлж байгаа үгсүүдийг харж өгөн. За нэмэлтээр юу үзэх вэ гэх юм бол нэмэлтээр та ирээдүйг харж өгнө үү, мөн сахиусудаас нь өгч байгаа зөвлөмж зөвлөгөөг нь хэлж өгнө. За мөн одоо X нь буцаж ирэхгүй хүмүүс байгаа шүү дээ. Энэ дотор бас тийм хүмүүс хэрвээ байх юм бол X нь буцаж ирэхгүй бол дараагийн учрал нь яг ямар хүн байх юм бэ? Дараагийн таны хайр сэтгэлийн тал дээр чинь гарч ирж байгаа хүн ямар хүн байх вэ юм уу? Хэдийн хугацаанд гарч ирэх вэ гэдгийг үзэж өгнө. За хэдүүл одоо энэ 3 тарот хөзрөөс өөр таалагдсан нэрээ сонгож болно. Сайн харж байгаад мөн за ийм картуудыг хэрвээ карт хэцүү байна гэх юм бол ийм зургнуудыг тавьчих. За тэгээд аль өөрт гоё таалагдсан аа. Өөрт аль гоё таалагдчих байгаа сонгоод уншлагатаа ороорой. За нэгдүгээр картыг цугласан хүмүүс маань Temperance картыг цугласан байна. За нэгдүгээр группийн маань уншлагатаа харцгаая. За нэгдүгээр группийн маань X-үүд нь буцаж ирэх нь үү? За нэгдүгээр группийн маань X буцаж ирэх үү гэсэн сэдвт маань юу гэж байна вэ гэх юм бол ер нь таарын харилцаа бол цаанаасаа л ингээл хувь тавилангаар учирсан хүмүүс байна. За дээрэс нь таны X-ийн хувьд бол тантай буцаж цоо шинээр харилцаагаа ер нь шинээр эхлүүлэхийг өнгөрсөн бүхнийг өнгөрсөнд нь үлдээгээд шинээр эхлүүлэхийг хүсэж байна. За мөн таарын харилцаан дээр хэн нэг нь ингээд биедээ ингээд шудраг бус хандсан бол яг одоогийн байдлаар таарын маань харилцаа яг ингээд шүүгдээд шудраг яс тогтно гэсэн карт утгаар judgment карт нь гарч ирсэн байна. Тэгэхээр та хоёр маань ямар ч гэсэн дунд нь үл ойлголцох асуудал гарсан. Би биенээ гомдоосон. За магадгүй танай X ч ингээд таныг гомдоосон. Тухайн үед танд ингээд шудраг бус хандаж байгаа юм шиг таны сэтгэлийг үл тоогаад байсан. Таныг ойлгохгүй байсан бол энэ хүн таныг яг ойлгож байгаа. Яг таны мэдэрсэн зүйлсийг одоо эргээд мэдэрч байгаа гэдэг утгаараа гарч ирж байна. Таныг гомдоосондоо, таныг ингээд зовоосондоо, танд ингээд гомдохоор үг хийсэндээ аюу харамсаад л байгаа харагдаад байна л да. Тэгээд тантай ер нь бол сэтгэл зүрхнийхэн гүйлд бол нийлхийг хүсдэг, тантай цоош эхлүүлэхийг хүсэж байгаа бүх зүйлийг ингээд мартаад эхлүүлэхийг хүсэж байгаа ч гэсэндээ ингээд ер нь хоёр сонголтын дунд байгаад байна. Таныг одоо буцаад ирэхээр таныг яг ингээд намайг хүлээж авахгүй байх та. За бидний дунд ерөөсөө ингээд харилцаа минь цаашаад явах болов нэг би хэдийг ингээд ойлгоод байгаа ч гэсэндээ нэгдүгээр бүлгийнх юм намайг ерөөсөө хүлээж авахгүй байх та, намайг ойлгохгүй л байх та гэсэн байдлаар хандаад за болох уу, очих ёстой юу, болох ёстой юу гэсэн байдлаар хандаад байна. Шууд X-тэйгээ ингээд нийлэх үү, тань дээр буцаж ирэх үү гэдэг юм бол энэ хүн бол чин сэтгэлтэй бол угаас ирэхийг хүсэж байгаа. Тэгтэн бол танаас жоохон айгаад л байна гэж харагдаад байна. Таныг гомдоож исэн хүн байгаадах шиг байна. Өнгөрсөн хугацаанд маань таныг ер нь нэлээд гомдоож байсан байж болзошгүй. За харин хэвэл одоо яг X нь танд чин сэтгэлээс нэгээс юм хайртай яг. За ингээд тавьчих. Харин хэдүүлээ нөгөө талд та яг харин X-тэй чин сэтгэлээсээ хайртай юу гэдэг.
За ингээд хоёр талыг харахаар таны сэтгэл мэдрэмж болон таны X-ийн сэтгэл мэдрэмжээ ингээ харахаар ямар байна вэ гэх юм бол угаасаа ер нь бол X нь бол өнгөрсөнд аюул харамсаад байна. За X-ийн тал дээр болохоор зэрэг Seven of Swords гараад ирсэн байна. Танд худал хуурмаг зүйлсийг хийсэн байна. Таны арай ямар нэгэн зүйлийг ингээд хийсэн байгаад харагдаад байна. Ер нь тэгээд за нэгдүгээр группийнхний манай X-үүдийн хувьд ямар ордны хүмүүс байна вэ гэдэг юм бол агарын ордны хүмүүс харагдчихээн. Агарын ордонд хумагч энлүү их ордныхан байх магадлал аюул өндөр. За дээрэс нь усны ордтой хүмүүс байна. Усны ордондоо зааз хилэнц мэлхий. За таны зүгээс ямар байна вэ гэдэг юм бол та хэд маань болохоор зэрэг илүү гал ирч хүчтэй гэхээр Арслан хоньны орднууд байгаад байна. За Нумын орд бас харагдчихээн. За тийм байна тий. За тэгээд X-ийн хувьд ямар байна вэ гэдэг юм бол X нь бол одоо л яг ингээд угаасаа танд ингээд бүр итгэлтэй. За би бол нэгдүгээр бүлгийн хүндэн бол чин сэтгэлээсээ хайртай гэдэг нь бол үнэхээр ойлгосон байна. Тан дээр ингээд бүр тэрийг бүр чин сэтгэлээсээ бүр зүрхнийхээ гүнээс мэдэрсэн гэж харагдаж байна. Тэгээ бүр тань дээр ингээд хуучин шийдвэр гаргаж чаддгүй, тууштай шийдэж чаддгүй, тантай яагаа мэдгүй, ирээдүйд яг юу хийхийг мэдэхгүй байгаад байсан бол энэ хүмүүс одоо бол угаасаа тантай байгааг хүсэж байгаа. Тантай ингээд энэ харилцаагаа цааш нэр эхлүүлэхийг хүсэж байгаа. Тэр шийдвэр дээр ч гэсэн аягүй ингээд тууштай бүр илүү баттай болсон гэдэг юм уу? Өнгөрсөндөө яг бүр шийдэж чадахгүй. Яг шийдвэр гаргасан ч гэсэндээ тэн дээрээ ингээд нэг баттай биш. Тийм байдаг гэсэн байж магадгүй. За дээрс нь таныг ингээд X-ийг жоохон заваагаад байгаа зүйлс, ядраагаад байгаа зүйлс юу юм бэ гэдэг юм бол ер нь л өөрийнхөө бодлоор таныг ер нь уучлахгүй байхтай гэж хараад байна. Таныг намайг хүлээж авахгүй байхтай нэгдүгээр бүлгийн маань ингээд миний энэ худлаа ярьсныг, миний ингээ араар нь жоохон буруу гим хийснийг ерөөсөө уучлах байхтай, намайг ерөөсөө хүлээж авахгүй байхтай гэсэн байдлаар маш хандж байна. Тэгээ тайрын маань харилцаан дээр болохоор зэрэг нэгдүгээр бүлгийн маань X-ийн хувьд бол угаасаа таны ингээд юу хүснээр чи ингээд бүр хийж өгөөд те танд бол бүр чин сэтгэлээс ингээд бууж өгсөн байгаа харагдаж байна. Харин эсвэргээрээ таны хувьд яагаад байна гэх юм бол та бол X-тэй ингээд айгүй маргаантай байгаад байна. За шууд утгаараа ингээд тайр маань хийлам хийгээл чи бол тийм ийм чи өнгөрсөнд тэгээ хэлсэн бистэ одоо тэгээ яах гэж ирж байгаа юм чи ингээл намайг тэгэж хэлсэн шүү дээ тийм болсон бистэ гэж хилээд байж болцшгүй ч гэсэн X-ийн хувьд бол угаасаа таны юу ч гэж хэлсэн таныг яаж жуурлаж байсан тэр болгоныг ингээд бүр өөрөө хүлээж аваад тантай нийлэхэд бүр айгу бэлэн байгаа тийм. За нэгдүгээр группийнхний маань X-үүдийн хувьд яг буцаж ирэх үг гэх юм бол ирэх юм байна. Буцаж ирэн таяр маань хамгийн гол асуудал нь цаашдаа яах вэ гэдэг бол танаас л шалтгааллах гад байна. Яагаад гэдэг юм бол та бол аюу жоохон таны нүг жоохон уур хүрээд гэдэг юм уу? Өөрийнх нь ингээд гал хасцсан тэгээд ингээд жоохон эргэн тойрондоо байгаа. За тэр тусмаа ингээд X-тэй бүр ингээд маргалтах гад байна л да эренгүүд нь. Жоохон тэгж шууд аз жаргалтайгаар хүлээж авахаасаа илүү жоохон таны уур хүрээд таны нэг гомдол гарч ирэх гээд байгаа харагдчихэв. За хэдийгээр ийм байгаа ч гэсэндээ яг зүрхнийхээ гүн ямар байна вэ гэдэг юм бол та ч гэсэн өөрөө X-тэйгээ харилцаагаа цааш нь эрхлүүлэхийг хүсэж байгаа аз жаргалтай ер нь та өөрөө ч гэсэн айгүй гоё Star Card гарч ирсэн байна, Page of Wands гарч ирсэн байна. X-тэйгээ тэр аз жаргалтай нөгөө өмнө нь ингээд та яар маань айгүй гоё романтик байдаг байсан бол нөгөө залуу насны, бага насны тэр нөгөө эрт хүчтэй, гал цогтой, за болзоонд байн гараал ингээл хамтдаа сайхан зүйлсийг хийж бүтээгээд хөгжилтэй цаг хугацаа өнгөрүүлдэг байсан, кино үздэг байсан, гадуур зугаалдаг байсан бол тэр болгоноо ингээд хийхийг хүсэж байна. Харилцаагаа цааш нэр дахиж эхлүүлэхийг хүсэж байна. Мөн за энэ тал хувийнхаа нэгдүгээр группийнхний мөн үзэж байгаа тал хувь маань хувьд ямар ч байна вэ гэдэг юм бол та хэд минь өөрсдөө угаасаа X-тэйгээ суугаад гэр бүл болоод ингээд үр хүүхэдтэй болоод аз жаргалтай явахыг хүсэж байгаа харагдаж байна. Тэгээ угаасаа таны зүгээс ч гэсэндээ одоо нөгөө нэг юу өнгөрсөнд та ингээд X-ээсээ болж харамсаж ийсэн, харуулсаж ийсэн, гомдож ийсэн тэр зүйлс байгаа бол одоо бол яг тэр зүйл чи эргээд одоо ингээд тань дээр
За юу гэмдэ та бол одоо өнгөрсөн тэр зүйлсээ ингээд шудраг ясыг одоо мэдэрнэ. Та бол одоо ингээд за би өнгөрсөн юм байсан. Одоо бол би тийм байхгүй гэсэн байдлаар хандж чинь. Хэрэв өнгөрсөн хугацаанд та X-тэй ингээд бууж өгөл гомдол өгсөн бол одоо бол тэр болгонд доосон. Харин X чинь илүү хүлцэнгүй болж эхэлж байна. Харилцаан дээр илүү их ойлгож эхэлж байна. Таныг илүү их ойлгож эхэлж байна. Энэ харилцааныхаа үн цайныг айгүй их ойлгож эхэлж байгаа харагдчихэв. За хэврээ ингээд зарим цөөн хүмүүс ч юм уу тал хувин шүү. За энэ нэгдүгээр группийнхний маань хувьд ер нь та хоёр маань дундаасаа хүүхэдтэй хүмүүс бас байгаад байж болзошгүй гэр бүл. За ихэнх нь л яг ингээд төсөөлөл мөрөөдөл байгаа тань л та энэ X-тэйгээ ингээд буцаад нийлээд аз жаргалтай гэр бүл зохицохыг хүсэж байгаа бол цөөн хүмүүсийн маань хувьд та хоёр маань угаасаа л гэрэлцэн гэр бүлтэй хосууд байгаа юм байна. За хэдүүлээ одоо X-ийг хэлүүлж байгаа үгийг үзцгээе. Нэгдүгээр группийн маань X-үүд нь яг танд юу гэж хэлүүлж байна вэ? За танд хэлүүлж байгаа үг нь юу юм бэ гэдгсэн чинь би чамтай ингээд сайн сайхан зүйлс, сайн сайхан мэдээг ингээд хамт хуваалцж болдогш болоосай хуваалцахыг хүсэж байна гэж байна. За би тэр замыг дахиад эргээд мэдрэхийг хүсэж байна гэж хэлүүлж байна. За тантай байсан хугацаа дахиад мэдрэхийг хүсэж байна гэж байна. Гэхдээ бид нэр одоо бие биенээ явуулах хэрэгтэй гэсэн утгаар бас гараад ирсэн байх юм. Яагаад ийм хүзэр гараад ирчихв? За би чамайг надгүйгээр аз жаргалтай байгаа болов гэж гайхаж байна гэдэг чинь. Хичнээн одоо энэ яг түрүүний нөгөө уншлах дээр гарч ирсэн шиг л байгаа тань л да. Тантай хамт байхыг хүсэж байгаа, тантай сайн сайхан зүйлсээ хуваалцаад, тантай ингээд өнгөрсөн шиг сайхан байхыг хүсэж байгаа. Тэгсэн хэрнээ ингээд яг хуу та хоёрын маань харилцаа нэлээд токсик болсон байж болзошгүй. Тэнгүүд ингээд за угаасаа бие биенээ явуулах хэрэгтэй. Тэгтэл таныг явуулж чадахгүй байгаа. Гэсэн байдлаар X-ний айгуу зөрчилдүүдээ дагаад багш бэ. За хэвэл одоо нэгдүгээр группийнхний маань дараагийн уншилтал нь болохоор зэрэг X буцаж ирээд та хоёрын маань харилцаа ирээдүйд ямар байх вэ гэдгийг үзэж өгөхөөс гадна сахиусуудынхаа зөвлөмжийг, хайр дурлалын зөвлөмжийг үзэж өгөн таны амьдрал хэрэгтэй байгаа зөвлөмжийг үзэж өгөх болно. За энэ хүртэл бичлэгийг нууцсан баярлалаа. За 2 дугаар группийн маань уншлахтаар 2 дугаар группийн аялал эхлээд энерги шалгалтыг хийцгээе. Түрүү 1 дугаар группийн энерги шалгалтыг хийгээгүй. За 2 дугаар группийн маань хувьд ямар байна вэ гэх юм бол 2 дугаар группийн маань ер нь л санхүүгийн байдал дээр айгүй карьертай тийм хүмүүс байгаад байна. Өөрийн гэсэн маш их карьераа бүтээгээд явж байгаа амьдрал нь ер нь санхүү ажил тарал руугаа айгүй их өөрчлөлт ороод явж байгаа юм байна. Бүх зүйл нь шинээр эхлэе. За энд болохоор айгүй бизнес эрхэлдэг хүмүүс байгаад байж болзошгүй. Нэг бол харилцаа нь айгүй тийм гоё хамт олонтойгоо харилцах харилцаа. За эсрэг хүсэндээ харилцах харилцаа нь айгүй гоё. Ер нь өөрийн гэсэн тайд маань ер нь хэд баялаг нь одоо яг амьдралуу орж ирж байгаа. Яг та өөрийнхөө хүссэн зүйлээ хийгээд явж байгаа. Тэр байдлаар илүү харагдаад байна. Ер нь маш их карьерийн бүтээгээд явж байгаа хүмүүс байгаа болов дийлэн хүмүүс маань. За 2 дугаар группийнхний маань X буцаж ирэх үү. За 2 дугаар группийн маань X буцаж ирэх үү гэвэл X нь бүр буцаж ирнэ гэж шийдсэн байна. За ер нь л X нь тантай буцаж ирэхээр байна.
тэгж ер нь одоо буцаж ирэхдээ яах вэ гэх юм бол танд аюул удаа урт хугацааны нөгөө нэг ирээдүйг амлаад хурж ирэх юм. За өнгөрсөн хугацаанд танай X ч юм үлээ санхүүгийн байдал дээр жоохон асуудалтай тий хөрөнгө за санхүү дээр ямар нэгэн асуудалтай ажил төрөл дээр нь асуудалтай байгаад гэсэн бол одоо тэр болгоноо шийдсэн. Ер нь л өөрөө бас тантай ер нь аюул адилхан болсон тий таны төвшөнд хүрсэн санхүүгийн тэр таныг хүсэж байсан зүйлсийг ер нь за өнгөрсөн хугацаанд харилцаан дээр чинь та одоо энэ хүнээсээ X-ээс жоохон хойлоо нэг тим юмтай болчихсон би ийм юм амаар байна гэсэн үед чинь X навж өгч чаддгүй байсан бол одоо ер нь тэр болгоныг ингээд хийж өгч чадхаар болсон. Тэгээд танд ингээд ирээдүйд урт удаа хугацааныхаа ингээд харилцаа бүтээгээд хамтдаа явж чадхаар болсон гэд ирэхээр харагдчих байгаад байг. За тэр дээр ч их үсээ айгүй ингээд өөртөө итгэлтэй айгүй өөрийнхөө хүчийг мэдэрсэн байгаад байна. За хамгийн дөрөнд word card маань гарч ирсэн. За энэ дээр болохоор 8 сэлэм гараад ирсэн байна. 8 of sword. За сэлэмний карт маань болохоор зэрэг ер нь жоохон тийм агаар за альва зүйлийг ер нь логик талаас нь сэтгэдэг байдаг. Дээрээс нь жоохон юу гэх юм бэ? Хийлам миний за 8 сэлэм гараад ирсэн. Бага зэрэг яг X ч буцаж ирэхэд тай нэг X-тэй нэг тийм өөрийнх нь хүсээгүй. За яг ингээл буцаж ирээл нийлээл тантай аз жаргалтай байна. Бид нэр ингээд ирээдүйд гоё байна гэл ингээл хэдий ингээд танд ирээдүйн сайн зүйлсийг амлаад ингээд хийх гээд бүтээх гээд хичээгээд ирж байгаа ч гэсэн та тэр хүн ингээд хүсээгүй үгээд хэлэх. За хатуугаар гомдоох, сэтгэлийн жоохон шархлуулах, өөрлөө ингээд хатуу гэлтэй байх магадлалтай. За чи ер нь буцаж ирж явах гэдэг юм би чамаар яах юм ч юм уу тиймэрхүү хандлага гаргаад X-ийг жоохон гомдоох гэж магадгүй юм байна. За хэдүүл одоо яг X нь танд чин сэтгэлээсээ хайртай юу? Таны гэх юм бол мэдрэмж нь ямар юм бэ гэдгийг үзэхээр X за харин таны зүгээс за таарийн маань хувьд ямар байна вэ гэх юм бол штэ таны X-ийн хувьд бол танд хайртай юу гэх юм бол за X-ийн хувьд танд ингээд хайртай юу гэх юм бол X нь бол хайртай. Гэхдээ X-ийн хувьд одоо ер нь ингээд бүх зүйл дууссан даа. Бүх зүйл одоо намайг хүлээж авахгүй хичнээн ингээд буцаж ирэхээр байгаа ч гэсэндээ дотооддоо бол өөрөө энэ харилцаагаа дууссан гэж мэдж байгаа. Дууссан гэдгийг бол мэдэрч байгаа. Энэ харилцаа ер нь ингээд дууссан даа. За намайг одоо бол хүлээж авахгүй гэдгийг байдлаар ер нь хандаад байна. Харилцаа ер нь дууссан гэсэн байдлаар хандаж байна. Амьдралд нь маш том өөрчлөлт гарч ирсэн гэж харагдчихээн. За мөн өөртөө итгэлгүй байгаад энэ X нь ерөөсөө шууд тань дээр ирээл ингээл за хоёлаа буцаад нийлээ аз жаргалтай бай гэд ингээл дотроо аягүй сайхан юм бодол мөрөөдөл ингээл хийх гээд байгаа боловч өөртөө итгэх жоохон итгэлгүй за дээрс нь харилцаагаа ер нь дууссан гэсэн байдлаар хараад байгаа аягүй их мэдрэмжээ ерөөсөө ашиглахаа болцсон одоо энэ дээр Hierophant карт маань ч гэсэн доошо хараад буугаад ирсэн дээр нь болохоор зэрэг ер нь одоо нэг өөрөө түн савинтайгаа холбогдож чадахгүй байгаа. Өөрийнхөө мэдрэмжтэй холбогдож чадахгүй байгаа. Айгүй их логик руу хараад байгаа. Логикоор энэ хайр дурлал дээрээ хандаад байгаа харагдаж байна. За яг ингээд зүрх сэтгэлээсээ тань хайртай бүр өнөөдөр ингээд гүүгээд ирмээр байгаа ч гэсэндээ
айгүй их юм бодоол за намайг тэгчгээс тэгнэ намайг хүрээд очих юм бол намайг шууд тийм хатуу үгээр гомдоно тэгж хэлнэ гэд бүр айгүй тийм логикой ажилуулад тэгэнгүүтээ шууд тийм шуурхай үйлдэл авч чадахгүй байгаад байна. Танд хайртай юу гэх юм бол хайртай. Тэгтээ бол энэ логикоор бодоод байгаа энэ зүйлс нь бол өөрийн айгүй их тийм сөрөг байдал руу түлхээд байна яг гэхээс илүү харилцаан дээр таарын харилцаан дээр. За таарын таны хувьд яг X-тэй хайртай юу ямар байна вэ гэдэг юм бол өнгөрсөн хугацаанд та бол энэ хүнээс угаасаа маш их сэтгэлийн шарах авсан хүн байна. За одоо бол угаасаа ингэж харилцаанаас болоод та унтаж чадахгүй байгаа. Та маш их шархалж байгаа ингэж ар нуруугаа ингэ хутгалуулсан юм шиг мэдрэмжтэй байгаад байгаа. Тэгээ тэр бодлоосоо ерөөсөө салж чадахгүй өнгөрсөнд тэр гомдоосон, таныг өнгөрсөнд шархлуулсан, таныг өнгөрсөнд ингэсэн тэр байдлаас ерөөсөө холдож чадахгүй байгаа харагдаж байна. За тэгээд та яг энэ хүнтэйгээ X-тэйгээ гэхээс илүү ер нь дийлэх хүмүүс маань ганцаараа тийм бүр илүү ганцаараа энэ алсыг хараад байгаа харагдаж байна. Бүр ингээд энэ харилцаанд баг дуусна нь таны хувьд бол айгүй зөв зүйл гэж хараад байгаа. Энэ угаасаа л дуусах ёстой байсан. За дуусна ч болсон. Одоо харин би яах вэ гэдэг байдлаар та илүү хандаж байгаа. Та өөрийнхөө ирээдүй рүү илүү харж байгаа. Тэгээд бас ганцаараа ч гэсэн хамаагүй өөр аз жаргалтай энэ замаар явахыг хүсэж байгаа гэж харагдаж байна. Цоош нь эхлэлийг бүр энэ зүйлсийг бүр орхиод ирч хүчтэйгээр бүх зүйлийг цоош нь эхлээд илүү жаргалтай, илүү сайхан тэр замыг сонгохыг хүсэж байгаа гэж харагдаж байна. За эсвэл одоо X нь яг танд юу гэж хэлүүлж байна вэ гэдгийг үзье. 2 3 бүлгийнхэн маань X нь юу гэж хэлүүлж байна вэ? 2 бүлгийнхэн маань за бид хоёр хоёулаа мэднэ. Би бол чиний хувьд цор ганц биш гэдгийг мэднэ гэж хэлүүлсэн байна. Гэхдээ чиний хажууд байгаад бол би ингээд мансуурчдаг. Чиний хажууд бол ингээд өөрийнхөө ухааныг алдчихдаг гэж хэлүүлж байна. За би бүр чамд ингээд маш их татагдсан гэж хэлүүлж байна. За танд бол угаасаа л маш их татагддсан юм байна. Тэгээд тантай байхаараа ингээд өөр юу гэж бодож чадахгүй бүр танд ингээд хорцсон юм шиг байдаг гинэ. За хэдүүлээ ингээд 2 дугаар бүлгийнхэн маань үргэлжлүүл цэцгийг хэсэх юм бол та хэдийн маань ирээдүйд ямар байх вэ гэдгийг үзэж өгөх болно. Баярлалаа. За 3 дугаар группийн маань уншлагатаар 3 дугаар группийнхээ хэдүүлээ эхлээд энерги шалгалтыг хийчихье. За 3 дугаар бүлгийнхаа энерги шалгалт 3 дугаар бүлгийнхэн маань яг одоогийн байдлаар ямар шохон байдалтай байгаад байна вэ? За та хэд маань 3 дугаар бүлгийнхэн маань ихэнх хүмүүс нь өнгөрсөнд аягүй их тийм юу яасан гэж харагдаж байна. Аюу өөрийнхөө ар нуруугаар хутгалуулсан юм шиг таны итгэж явсан, найдаж явсан одоо тэр хосчин за найз нөхөд байж болно, гэр бүлийнхэн байж болно, таны хайртай дотны хүмүүс ч юм уу эсвэл ажил төрөл дээр чинь таныг ингээд ар нуруугаар ч хутгалсан юм шиг тийм мэдрэмжтэй та хүнд аягүй их тийм хүнээс болоод ингээ аягүй их шархалцсан, хүнд аягүй их гомдсон. За ямар ч хэсэн нэг таны араар таныг гомдохоор зүйл аягүй хийцэн байгаа харагдаж байна. Тэгээд ямар ч тааш та хэд маань одоогийн байдлаар болохоор яг санхүү дээр төвлөрөөл ажил, хувийн амьдрал дээр нэлээд анхаарал явж байгаа хүмүүс байж байгаа харагдаад байна. За дээрэс нь яг өөрхөн зүүн бэлэгтэй, өөрхөн дээд хүч гэж байдаг. Та зөв мэдрэмжтэй болгон дээр илүү төлхөө мэдрэмжэн дээр илүү төлхөө ажиллаад явж байгаа шууд утгаараа яг бясалгал хийдэг хүмүүсийн дийлэнх нь байж байгаа. Бясалгал йог, далд хөмсрөр хичээлдэг тий. Та хэд маань одоо яг өөрсдөө чинь тэр логик бодол гэхээс илүү та хэд маань яг мэдрэмж ажиллаад явж байгаа харагдлаа.
100% мэдрэмж. За хэдүүл яг уншлах шин таарч байх юм бол уншлалтад орцгоё. За 3-р бүлгийнхний манай X буцаж ирэх үү. За 3-р бүлгийнхний маань X буцаж ирэх үү гэд асуусан чи юу гэж гарч ирж байна вэ гэх юм бол ер нь X чинь тантай аюу адилхан байгаад байна. Та хоёр маань нэлээд салаад энэ харилцаа ер нь сараас илүү хугацаанд болсон юм болов. Яг тантай адилхан мэдрэмжийг авсан байна. Энэ хүн ч гэсэндээ аюу их ар нуруугаараа утгалуулсан юм шиг. За та магадгүй энэ X-тэй нэлээд гомдохоор та хоёрын маань ингээд харилцааны явцад аюу их гомдохоор өгнүүдийг хэлсэн байх. Аюу их сэтгэлийн шархуур. За таныг яг надад ингэж хандахгүй дээ гэж бодож исэн ч гэсэн та яг тэгэж хандсан болохоор бас л их энэ харилцаанаас болоод сэтгэлийн шарх авсан байгаадгүй харагдчих байна. Яг тантай адилхан. Яг тэгвэл та хоёр биенээ ингээд маш их гомдоцсон. За болохгүй үгийг хэлсэн, хэлэг ёсгүй үгийг биедээ хэлцээ нэлээ хатуу хандсан. Тийм болохоор биедээ маш их сэтгэлийн шарх өгсөн байгаад харагдаж байна. Тэгээд ер нь шууд утгаараа энэ харилцаа бол дууссан гэж гарч ирж байна. Ер нь бол танд бол энэ хүн маань хэдий ингээд нийлхийг хүслэж ч гэсэндээ дахиж нийлхийг хүсэхгүй байгаа. Ер нь сэтгэлийн шархаасаа болоод тэр хэлэг ёсгүй зүйлсийг сонсноос болоод энэ хүн ч гэсэндээ энэ харилцаанаас нэлээд шархалсан, нэлээд ядарсан, энэ харилцаан дээр нэлээд зөвхөрсөн. Ер нь л их бууж өгмөр санагдаж байгаа. Дээрэс нь энэ харилцаа дахиж хизээж эхлүүлэхгүй тэр чигт нь ингээд дуусгахыг хүсэж байгаа гэж харагдаж байна. Тэгээд яг харилцаа гэхээс илүү энэ хүн ч гэсэндээ илүү санхүүгээ яг өөрийнхөө хүссэн байдлаар ингээд зохицуулж авч байгаа. За дээрэс нь ажил карьер дээр нэлээд анхаарч байна. Яг өөрийнхөө хүсч бодож ийсэн. Яг энэ хүн юу хүсч боддог байсан те? Хувийн бизнес, за албан тушаал ахих дарааг өөр юу гэдгийг тийм гүйцэтгэх захирал ямар нэгэн байгууллага дээр албан тушаал ахих тийм тал руугаа илүү хийгээд явж байгаа. За энэ нь ч гэсэн өөрийн аягүй их яг нэг хуучинд ингээ унтарсан байсан тэр өөрийнх нь зан чанарыг эргүүлж тодтогч өгч байгаа. Ер нь яг ингээд одоо яг ингээ бүр ажил руугаа улаарсан гэж ярьдаг да бүр энэ ажил руугаа шамдсан, ажил руугаа дурлцсан. Гэхдээ энэ ажил нь ингээд өөрийн бол ядрааж байгаа биш энэ нөхцөл байдал. Харин ч эсэргээрээ бүр энэ хүнийг хасааж дүрлзүүлж бүр энэ зүйлийг хийж байгаа нүрт нь илүү аз жаргалтай байгаа гэж харагдаж байна. Сэтгэл нь айгүй гоё амгалан, тайван. За дээрэс нь өөрийнхөө хүсч бодож байгаа бүхнээ энэ хүн бол ингээд авч байгаа, хийж бүтээж байгаа. Тийм утгаараа гарч ирж байна. За тийм болохоор 3-р бүлгийнхний маань X буцаж ирэхгүй гэж харагдлаа. За яг 3-р бүлгийнхний маань X нь танд чин сэтгэлээсээ хайртай юу гэдэг асуултыг асуув. Чин сэтгэлээсээ хайртай юу гэдэг ooч. За 3-р бүлгийнхэн маань өөрсдөө яг X-тэй чин сэтгэлээсээ хайртай юу? За энэ талд таны байдал 3-р бүлгийнхний байдал. За энэ талд яг таны X-ийн хайд бүхний маань X-үүдийн байдал байгаа. За X-ийн хүн байдал. За тэгсэнд үтсэн чинь яг 3-р бүлгийнхний маань X нь яг танд хайртай юм уу гэх юм бол танд хайртай, тантай байхдаа энэ хүн яг юуг мэдэрдэг вэ гэх юм бол айгүй гоё тийм ирч хөөж залуулаг энергийг айгүй мэдэрдэг юм байна танаас. Тантай байхаар айгүй гоё хөвгчлөлтэй нэг тийм хүүхэд шиг болчдөг. Биетэйгээ байхаараа энэ хүний өөрийнх нь төрлөх зан нь ямар бэ гэх юм бол тийм иршүүд зантай. За нилийн эргэтэлэг шинжэн даван байсан тийм алой юмыг бүтээгээд гэх юм бол хийж бүтээдэг манлайлагч шин чанартай. За шийдвэр дээр айгүй тийм
тууштай шийдвэр гаргадаг, аливаа ямиг ингээд нэг хөнгөн хийсвэр байдлаар ерөөсөө хийдэггүй гэж харагдаад байгаа. Тэгсэн хэрнээ тантай байхдаа яад чинь би энэ хүн бол шал өөрөөсөө өөр зүйлийг мэдэрдэг. Тантай байхдаа айгүй тийм ирч хүчтэй, нэг хүүхэд шиг танд эрхэлдэг ч юм уу, эсвэл та энэ хүнд эрхэлдэг ч юм уу, та хамт байхаар яг тийм хүүхдийн гинэн цайлган тийм мэдрэмж авдаг. Тантай яг өгсөн хайр нь айгүй тийм гинэн цэвэр цайлган жинхэнэ хайр байсан гэж харагдчих байна. За дээрэс нь таныг бол угаасаа ингээд сэтгэл зүрхэндээ бодсоор байдаг. Тэгээд тэр нь болохоор зэрэг magician картаар ингээд гарч ирж байгаа таныг ингээд манифест хийн гэж ярьдагтаа ер нь бол ингээд таныг амьдрал руугаа дуудаал байгаа. Хичнээн одоо буцаж нээлхийг хүсэхгүй. За энэ харилцааг ингээд битүүр дуусгах ёстой гэж бодож байгаа ч гэсэндээ сэтгэл зүрхэндээ бол таныг бодож тантай байхыг хүсэж байгаа. Тантай тэр нөгөө нэг хүүхэд зангаа яг та хоёр хамтдаа байхдаа ямар байдаг байсан тэр болгоноо эргүүлж мэдрхийг хүсэж байгаа гэж харагдаж байна. За таныг бас ингээд аюу үзэсгэлэнтэй тийм гэрэлтсэн эмхтэй, за тийм эрэгтэй гэж хардаг. Хүйс хамаагүй та бүхэн маань ингээд ойлгож байгаа тийм эрэгтэй хүмүүс нь бол аюу царайлаг гэж хардаг байх гад байна. Таныг нэлээд ирч хүчтэй тийм гэрэл цацарсан ерөнхий альва юмн дээр ингээд шантардаггүй, альва юмн дээр гоншгоно гэж ярьдагтаа ядарлаа нээтрээгээ байдаггүй, өөрийнхөө зорилгодоо хүрэхийн тулд тууштай тэмцэж чаддаг. Тэгтээ тэрийг аюу аз жаргалтай хийж чаддаг. Тийм зүйлсийг тань дээр хараад байна. За тэгээд энэ хүн маань ингээд two of swords ингээд доошоо хараад гараад ирсэн маань болохоор ямар нэг зүйлийг шийдэж чадахгүй байгаад байгаа. Яг хоо тань дээр буцаж ирэхгүй, тантай ингээд харилцаагаа дуусгана гэж бодож байгаа ч гэсэн яат чинь сэтгэл зүрх танд хайртай юу гэд асуухад ингээд аюу хайртай гарч ирсэн болохоор яг бүр ингээд тууштай би энэс шууд саллаа бүх юм ингээд дууссан гэсэн байдлаар ерөөсө дотоод сэтгэлдээ бол хандж чадахгүй л байгаа харагдаж байна. Гэхдээ яг одоогийн байдлаар тань руу буцаж ирэхээс илүү өөрийнхөө санхүү дээр илүү төвлөрөхийг хүсэж байгаа. Өөрийнхөө бүтээх хийх ёстой зүйлээ илүү бий болохыг хүсэж байгаа. За жишээ нь нэг машин, том машин бодсон. Ихэнх хүмүүс маань одоо ингээд том машинтай, байртай болохыг хүсэж байдаг тийм маш том карьертай. Тэгээд Монголын нөхцөлд ер нь тэгээд аз жаргалтай гэр бүлтэй байх юм бол ингээд ер нь дийлэн хүмүүсийн маань ингээд хүсэл мөрөөдөл болчихсон байгаад байдаг. Тэр болон таан төлөө ер нь илүү их хүн болгоо их ажиллаад байгаа харагддаг. За тэр болох нь хүний хэрэгцээтэй хүний амьдралд чухал хэрэгцээ зүйлсийнхээ төлөө бол энэ хүн одоо бий болох гээд босох гээд хичээгээд явж байгаа. Тэр болгон дээр бүр илүү анхаарсан. Өөр юу ч анхаарах тэмсэхгүй байгаа. Өөр юу ч угаасаа анхаарахыг хүсэхгүй байгаа гэж харагдаж байна. Одоогийн байдлаар бол. Тийм болохоор ямар ч тач ойрын буцаж ирэхгүй ер нь бол 3 сартаа буцаж ирэхгүй. Яг энэ буцаж ирэхгүй гэж харж байгаа ч гэсэн энэ хүн маань яалтчгүй ингээд бодлороо сэтгэл зүрхээрээ ингээд шийдвэрээ яг гаргах чайгүй байгаа болохоор ямар ч тач миний бодлоор 3-6 сарын дотор бол буцаж ирэхгүй харин өөрийнхөө ажил карьер дээр илүү анхаарах. За таны хувьд бол яасан бэ гэх юм бол өнгөрсөн хугацаанд та бол сэтгэлээ маш их гүн шарах авчээ. За би энийг тодруулж үзмээр санагдчихлаа. За дийлэх хүмүүс маань яг яагаад сэтгэлийн шарах бий болсон бэ гэх юм бол та хэд маань нөгөө нэг ажил амьдралын баланс алдагдсан гэж харагдаж байна. Амьдралын за хайр дурлалын баланс ч аюу алдагдсан. Тэгэнгүүт яг та миний зүгээс бол тэгж харагдаж байна. Та энэ хүндээ хитрхий донтоод энэ хүнтэйгээ бүр ингээд хамт байхыг хүсээд за тэгэнгүүт энэ хүн нь болохоор зэрэг ажил гэж явцдаг. Нэг бол та ингээд ажил гэж явцдаг тийм. Тэрнээсээ болоо та хоёр маань ингээд хайр дурлалынхаа хэл хязгаарыг зөрчөөд за дээрэс нь тэр нь танд огт таалагдаагүй. Тэрнээс болоод та аюу их шархалцсан ер нь бол намайг тоохгүй байна. Энэ хүн намайг гэдэггүй өөр зүйлсийг нэгдүгээрт тавьдаг гэдэг утгаараа таны сэтгэл маш их шархлаад тэгээд энэ харилцаанаас гарч явахыг хүссэн. Ер нь тэгээд ингээд энэ харилцаанаас та ямар ч байсан сална гэж шийдээд ингээд энэ хүнийг орхиод явсан байна. Дийлэн 3 дугаар бүлгийн хүмүүс маань бол өөрсдөө энэ харилцаанд гарахыг шийдсэн байна. Тэгэд танд ч гэсэндээ энэ харилцаанаас гараад ер нь бас их сайнаар нөлөөлж яаж байгаа вэ гэдэг юм бол санхүүж нь илүү сайжирч байгаа. Дээрээс нь таны ажил карьер хязтай явж байгаа харагдаж байна.
Дээрэс нь найз нөхөд гэр бүлийн хүрээлэлд айгууд яг тантай сэтгэл санаа нийлсэн хамтрагчид гарч ирж байна. За найзуудтайгаа хамт гоё цаг хугацааг өнгөрөөх боломж гарч ирж байна. Гэр бүлийнхэнтэйгээ удаан хугацаанд уулзах байсан бол та хэд маань гоё уулзч гэр бүлийнхэнтэйгээ уулзарч хамтдаа гоё халуун дулаад жаргалтай мөчүүдийг өнгөрүүлнэ гэж харагдаж байна. Өнгөрүүлж байгаа юм байна ямар ч байсан. За энд биштэй яг бүгд биш. Цөөхөн хүн маань за талан ч юм уу ер нь бол гадаад улсад байдаг байсан байж магадгүй шүү энэ хүмүүс. Гадаад улсад байдаг байж хот буцаад ингээд их орондоо ирээд удаан уулзаагүй гэр бүл найз нөхөдтэйгээ уулзаад явж байгаа. Тийм байл. За хэдүүлээ одоо таны access өгчгөө мессеж байна. Танд хэлхийг хүсэж байгаа зүйлс нь юу байна гэдгийг үзцгээе. За 3 дугаар бүлгийн манай X нь юу хэлхийг хүсэж байгаа вэ? За ер нь л адилхан байна да. Энэ бол одоо би яг өөрийгөө эмчлэх ёстой цаг хугацаа гэж хэлж байна тийм болохоор энэ хүн угаасаа тань дээр буцаж ирэхгүй мод ойрын хугацаанд ерөөсөн буцаж ирэхгүй энэ хугацаанд харин өөрийгөө илүү эмчлэхийг хүсэж байгаа өөрийнхөө илүү зорилгыг олохыг хүсэж байгаа за өөрийнхөө энэ харилцаан дээр ямар нэгэн алдаа дутагдал байсан бол тэр болгоноо харин засаад тантай байх биш тусдаа ингэж байж алдаа дутагдлаа өөрөөсөө ингэж за сайжруулах юм илүү харилцаан дээр сайжруулсныхаа дараа яг тань руу буцаж ирэхийг хүсэж байж болно. Тэгээд би яг чамаас хэн бэ гэдгийг яг чамаас нууцсан байсан чи өөрийгөө нуусан байсан гэж чинь тэгээд өөрийнхөө хэлсэн үгнүүдээ буцааж авахыг хүсэж байна. Буцааж болдогч болоосаа гэж хүсэж байна гэж хэлж байна. Тэгэхээр яг танд хэлэх ёсгүй үгнүүдийг хэлээд таныг маш их гомдоочихсон бололтой. Тэгээд тэрэндээ ч гэсэн энэ хүмүүс шархлаад бас өөрийнхөө тэр нөгөө муухай дутагдaltaй ууртай за ингээд уурлангуудаа хүнд харамаагүй үгийг хэлждэг, бодлогүй үгийг хэлждэг. Тэр болгоно бас цаас сутал тэр анхаарал явж байгаа болов. За одоо нэг 3 дугаар группийн маань цаашаа үзхийг хүсэх юм бол та хэдт маань та хоёр маань ирээдүйд яг энэ харилцаа хаашаа явах вэ? Ямар байх вэ? Мөн сахиусуудын зөвлөгөө дээрэс нь яг чухал хэрэгтэй хийх ёстой зүйлс юу байна? Тэр болгоныг үзэж өгөх болно. За бүгдэнд нь баярлалаа.